Сайн байцгаана үзэгчтэй. Яг одоо босын явдлууд шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өдрийн мэндсгөө. За өдрийн мэнд үргээ удаа уулзааг байна. Аха. Энэхүү дугаараар. За өнөөдрийн хувьд бид хоёрын ярилцах сэдэв бол цаг үетэйгээ хөл нийлүүлээд дэлхийн аваргын талаар бас сонирхолтой хэд хэдэн фактуудыг ярилцъя гэж бодсон юм аа. Тэгэл яг одоо дэлхийн нийтээрээ нэг л тэмцээнийг бүх нийтээр одоо үзэж одоо гайхшин биширчтэй агуу домгуудыг яг одоо цагт байгаа шилдэгүүдийг харж шүн нойргол монголчууд одоо шүн нойргол хонж байна тий. За тэгэхээр сэдв яриа эхлэхээс өмнө хамтрагчтай зарлаа. Тий. За манай M Sports-тай хамтраад дэлхийн арга шалралт тэмцээнийг тохиолдуулан за үндэсний бас Монголын дахиад гахааны бас зах зээлд өндөр хувь нэмэр оруулж байгаа Үйт буюу Эвт брендийн хамт олон хамтран ажиллаж байна. За мөн дээрэс нь за Европын хамгийн томоохон орнууд руу маш хямд зардлаараа аялуулдаг VNG Travel Agency хамтран ажиллаж байна. За энэхүү агентлаг нь болохоор Европын маш томоохон орнууд Франц, Герман, Бельги, тэ Швейцар зэрэг гайхамшигтай орнуудаар одоо Монголд баг байхгүй хамгийн хямдхан үнээр аялуулж байгаа юм байлээ. Тэгээ энэ хоёр газартаа бас баярлалаа гэж хэлэх зүйтэй байх. Тэгээд M Sports-ийн мэдээллийн дэлхийн арга шалралт тэмцээний мэдээллийн хамтрагч компаниудаа баярлалаа гэж хэлье. Хоёул бараг явчих юм шээс тээ. Ярьж байгаа тий. Ажлаас ойлгох нь явцдаг тий. За өнөөдөр болохоор хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд ер нь хамгийн гэсэн сэдвүүдийг за нэг сонирхолтой байдлаар ер нь бол маш олон байдаг шүү дээ. Ингээд энгийн хамгийн их гол оруулсан энэ тэрэ яг тоглогч баг гээл айгүй байгаа их байдаг. Гэхдээ зүгээр сонирхолтой байдлаар хооронд нь хоршуулсан байдлаар ярилцъя гэж бодсон юм аа. Өсгөө би чамаас асуултсаа заяа. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд заяа. Дэлхийн аваргын түүхэнд. За яг нэг тэмцээний түүхэнд хамгийн олон гол оруулсан багаараа заяа. Чиний 3 улсыг нэг нэрлэх гэдэг. Зүгээр яг нэг л дэлхийн аварга тийм үү те? Багаараа. Тэгэхээр чин бодол одоо финал хүртэл явсан баг үл байх л та. Тийм мэдээж олон тоглолт хийсэн л багаад байгаа. За мэдээж Бразил, Герман, за Франц гэсэн 3 улс орж ирж байна да. Окей. Герман бол орж байна. Тэгээ баруун Герман. Одоо хожно. Вест Германы тий. Тэгээд Франц бол орж байна. Бразил үүд юм уу? Бразил 4-т байт юм байна. За 4-т тэгэхээр 1950 онд 22 гол оруулснараа 4-т байт юм байна л да. За нэг дурддагдаагүй баг байна л да. Яг энэ багийн талаар ярих чинь энэ бол Унгарын шгшээ байгаа. За энэ чи нэр хэлэх юм бол баг сонсч ирсэн байж магадгүй. Пушкаш гэж байдаг шүү дээ. Одоо нөгөө Пушкаш академи гэж байдаг. Тэгэнгүүтээ нөгөө нэг улирлын тухайн жилийн хамгийн шилдэг голын одоо шагналыг хүртэл нөгөө Пушкашийн нэр хэмждэг гэж явж байдаг. Пушкаш гэж ирэх юм байна. Унгарын шгшээ багта 1954 онд тоглож ирсэн. За тэгээд Пушкашаас гадна тухайн үеийн хамгийн одоо топ тоглогчдын нэг болохоор Кочиш гэж тоглогч байсан байна. Тэгээ энэ тоглолт энэ хоёр ирхэн бол за ёстой яг тухайн үед бол би болоод ерөөхдөө түүхэл угаасаа харж байгаа шүү дээ. Яг үнэндээ бас яг нэг тоглолтын бичлэг энэ тэрийг ч гэсэн яг сайн үзээгүй л дээ. Гэхдээ яг ингээд ярьсан дам яриа ингээд хүмүүсийн энэ тэр подкастуудыг сонсож байхад бол энэ хоёрын бол тухайн үед бол яг л нэг тухайн цагийн толгой хоёр одоо том тоглогчдын нэг байсан байхгүй. Ер нь гэхдээ Пушкаш ер нь юу үздэй? Унгарийн бас домгон үздэй. Юу Унгарт л одоо дэлхийд яриа мэддэг тийм. Унгарыг баг. Тэгээ би зүгээр энэ хоёр ихэнтэй холбоотой юу ярих гэдэг юм хэрэг. Унгар тухайн үед 1954 онд 27 гол оруулсан байна. Нэг тэмцээний турш 27 гэдэг нь аимшигтэй. Тэр тухайн үед ч одоо финал хүртэл явсан юм уу? Финал хүртэл явсан. Тэгэхээр чинь нийтдээ 6 тоглолт уу? 7 тоглолт уу? Тэгээ тухайн үед одоо яг хэсэг нэгдсэн тэр хвцэл байгаа хэ. Тэгэхээр чинь хай чи нэг тоглолтод баг 7 гол хийсэн юм. Ер нь 5-ны хиттэй гэж гарт юм билээ. 6 муу тийм дунд чинь 5-ны хиттэй. Тэнгүүтээ зарим тоглолтууд дээрээ 9 нэгчвэлөө 8 хит гэл ингээл тийм 8 гол 9 гол ингээл оруулаа явсан. Амар их гол оруулсан байхгүй. Тэгээд хамгийн харамсалтай нь төрүүлж чадаагүй. Хамгийн олон гол оруулсан юм төрүүлж чадаагүй. Яагаад тэгэхээр хэсэгтээ баруун Германд таарсан юм байна. Тэгээд баруун Германыг хэсэгтээ очсон. Тэгэнгүүтээ финалд гарч ирээд хожигдсон. Тэгэнгүүт яг энэ листний 2 дугаар байранд яг нөгөө баруун Герман чинь 25 голтойгоор бичигдсэн юм байна. Бас тэр жилдээ юм уу? Яг тэр. Энэ очиж угсаа нөгөө хэсэгтээ таараад финалд тарч байгаа шүү дээ. Тэгэнгүүт хамгийн олон гол оруулаад төрүүлсэн багч юм болохоор тэгэхээр баруун Герман болчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт эсэргээрээ заяа. Бас нэг асуулт байна. Хамгийн цөөхөн гол оруулаад төрүүлсэн багийг чи ер нь ямар баг гэж бодож байна? За энэ бол 27 бол амар өндөр тоогоц 27 25. Тэнгүүдээ доошоо ингээ 22 23 гэх ингээ явчихж байгаа байхгүй.
Бас Герман болов. Герман гэж бодож байна. Тий. Бас магадгүй шүү. А чи нөгөө нэг гэхдээ герман ч зүгээр ингээд яг хар гоноор бодоод үзэх юм бол нөгөө Мишло Клозе дэргээл нөгөө нэг одоо нөгөө голын машинууд ч байдаг шүү дээ. Гэтэ Герман ч өөрөө муухай байлэр хамгаалттай. Тэгээд ер нь яг хожлын гоолоор л хожоод идэг. Бас муухай гараад шүү дээ. За би дүүл яг чамд хожлын голоор хожиж ирсэн нэг баг хэлээ заяа. Испани. Испани шгшаваг 10 онд төрүүлэхдээ 8 гол оруулсан. Тэмцээний туршид 8 гол оруулсан. Тэгэхэд Унгарын шгшаваг яг цаг үеийн шал өөрлөлтөө. Гэхдээ нэг тоглолтод л 8-9 гол оруулсан. Тэнгүүт хэсгийн шатанда заяа 3 тоглолт хийж байгаа. Нэг тоглолтод гол ороогүй. Тэгээд хэсэгт үлдсэн 2 тоглолтонд 4 гол оруулаад 8-ынхаа талыг нь хэсгийн шатанд оруулчихж байгаа байхгүй. Тэгээд шат болгонд ерөөсөө 1-1 гол оруулсан. 16-8 4 дээр финал дээр гээд дандаа хожлын голууд оруулаад тэгээ энэ 8 голыг нь ерөөсөө 3 тоглогч лээсэн байхгүй. 2010 оны Испани ялагдчихгүй армада гэж ярьдаг шүү дээ. Яг тэр баг бол ер нь аимшигтай баг байсан шүү дээ. Бүрэлдэхүүний хувьд ч гэсэн маш гоё. Нэр бодсон чи тийм биш тий. Тэгэл яг би энэ мэдээг хараад айгу гайхаж байгаа юм чи юу 8 гол өгдөг. Яг өндө мартчихдээ мэлээ. Тухайн үед бас ингээд бодоод ингэжсэн ч гэсэн ингээд анзаараагүй мартцсан. Яг ингээд сүүлд нь ингээд статууд ингээд харж байгаад бол би өөр хүртэл гайхаж байгаа юм. Тийм мэдээлэл байна. Сонирхолтой юм байна. Би бол тийм баг 8 голоор бол арайч хийчээд авраг авсан гэж арайч бодсонгүй. Дор ээж нэг 10 мар байх байлгүй тий гэж бодсон чи бас Испаноос. Гэхдээ тэр үеийн дэлхийн авраг бас амар тоглосон байл та тий Испанчууд. За миний ярих сэдв бол яг Унгар гэсэн чи яг миний ярих сэдвтэй шууд холбогдож байна. Тэгээ миний ярих сэдв бол хүн болгоны тийм бол амар сайн мэддэг. Би ч өөрөө мэддэг байсан мэдхгүй юм байна. Нэг тоглолтод нийтдээ дэлхийн авраг шалруулах тэмцээний түүхэнд 3 рекордыг тогтоосон тоглолт гэж явд юм байна. Нэг тоглолтоо. Тийм зөвхөн нэг тоглолт. За энэ юу гэхээр 1982 оны дэлхийн авраг шалруулах тэмцээн Испанд болсон. За энэ дээр Унгар болон Эл Салвадор баг хэсгийн шатандаа тарж тоглосон. За энэ тоглолтод нэг тоглогч заа юу хэтрик хийсэн. За. Тэгээд энэ дэлхийн авраг шалруулах тэмцээний хамгийн богино хугацаанд хэтрик хийсэн тоглогч болж бүртгэгдсэн. За чи энийг хэдэн минутанд хийсэн гэж бодож байна? Хэтрик штэ 3 гол хийсэн. Богино хугацаанд уу? Тий. Хамгийн багтаа. Багтаа. Яг нэг юм юу өгөх юм уу? За би чамд 2 минутын биш барагцаа өгөх юм уу? Нэгтэд нэг нэмэх хасах дэд мэд. Харин нэмэх хасах 2-ыг өгье. 2 юм уу те? Тий. Дээшээ доош 2 л гэсэн. За 18 минут. За 16 юу 20 юм байна те. Тий. За тэрнээс баг гэж юу? Нилээн баг байна. Юу арай 10 дотор хийчих шүү дээ. 10 дотор байна бүр. Дотор 3 гол гэж юу? За мэдхгүй юм байна. За 7 минут 42 секундэд. 3 гол хийсэн нэг нөхөр байна да. За энэ ямар дураараа гар. Энэ хингэж ирэх юм бэ гэхээр Унгарын тамирчин Ласло Кис гэдэг ирэх юм байна. За 1982 онд шийдсэн тоглохдоо за эхний рекорд нь заяа хамгийн бага буюу 7 минут 42 секундэд хэтрик хийсэн гэдэг рекорд. За хоёр дахь нь болохоор дэлхийн аврагын түүхэнд энэ тамирчин сэлгэнээс гарч ирээд хэтрик хийсэн цорын гаж тамирчин. Энэ 60 дэх минутанд Унгарын сэлгэнээс гарч ирээд Ласло Кис нь гарч ирээд сэлгэнээс гарч ирээд 69, 72, 76 дахь минутанд гол оруулсан. Эл Салвадор улсын эсрэг. За энэ хоёр дахь ингээд рекорд нь болчихж байгаа. За ингээд 3 дахь рекорд нь болохоор энэ нь болохоор Унгар Эл Салвадорыг тухайн тоглолтод 11 харьцаатай буюу 9 онооны зөрүүтэй хоцсон өөрөө дэлхийн авраг шалралт тэмцээний хамгийн олон онооны зөрүүтэй хоцсон тоглолт болж бүртгэгдсэн юм байна. Тэр нь бол бас утгагүй тоглолт болсон байгаа ч тийм. Гэхдээ би ингээд бодчихлоо. Наад чинь нөгөө нэг хамгийн хурдан хэтрик гэсэн чинь ягаад ч юм зүгээр л нөгөө нэг тоглолт эхлээд гарааны тоглогч гэж бочлаа. Сэлгээ гэж үнэхээр бодсон. Тийм би бас өөрөө нэг харчаад бүр пүү чи нэг бодлын ямар ч азтай ч байхэд нэг бодлын бас одоо эсрэг багийн хамгаалтанд мууж. Одоо тэгээд энэ бичлэгийн доор юу доор нь бичлэгийг харуулъя те. Үнэхээр шууд баг бөмбөг ирээл зөхөхөд баг тэр нэг гол болж исэн. За энэ Ласло Кис гэдэг ирэх юм өөрөө энэхүү амжилтаараа Гинс рекорд нь бичигддэг. Гинс ч маш олон төрлийн спорт юунууд ер нь амжилтуудыг бүртгэдэг шүү дээ. Гэхдээ энэ рекордыг бол одоо хүртэл 82 оноос хойш хинч эвдээгүй байгаа. Бас эвдэхэд бас хэцүү. Мэдээж одоо ямар амар болсон байгаа вэ те. Ер нь томоохон одоо л өстой нэрээ бүтэн тоглолтын туршилт хэтрийг хийнүхээс биш 7 минут 10 минутын дотор бол хийн гэдэг бол үнэхээр багтшгүй үзүүлэлт байгаа. За тэгээд энэ тамирчин өөчтдээ
Дэлхийн аваргын шалруулсан одоо FIFA-гийн юм ном гэж үүд юм байна л да. Мгм. FIFA одоо нөгөө нэг юм бүх амжилтуудыг яасан. Эндээс бас унгар шигээс багцсан цөөхөн хэдэн нэрээ мөнгөсөн тамирчин байт юм байна. Амар юм байна. Тэгээ нөгөө нэг юу гэдэг чинь одоо дэлхийн аваргач нөгөө 4 жилдээ нэг удаа болдог. Тэгээд айгуу хол зайтай болдог учраас зарим түүхүүдийг бол бид нар яг үндэ мартахгүй байдаг. Зарим нөгөө мэдхгүй юу гэдэг шүү дээ. Тийм болохоор саяны яг чиний хэлснийг бол би үнэхээр мэдхгүй. Тэгээ энэ ч одоо бүр 1980-аар тэгэхээр мэдхгүй л юм да. Гэтэ яг ингээд үзэхээр яг ингээд түүх чинь шинжлэхтэй л одоо ч бүр ингээд спортооч ингээд өөрчлөгдөж явж байгаа шүү дээ. Ингээд бодор сонирхолтой. Энэ сонирхолтой юм гэдгсэн чинь 11 гээд Элса дотрыг хожичоод хэсгээсээ гарч чадаагүй. Нэг хүлти. Энэ бас тухайн үед бас айгүй олон хүмүүсийн шүүмж төрчихсэн бас сонирхолтой тохиолдол гэж ярьдаг байсан юм байлээ. Тэгэхээр юм байна угаасаа. Тэгэхээр тухайн үед Элса дотор л жоохон таараа бүрдүүлдэг байсан ч юм уу тий. Тэгвэл за би чамаас бас нэг асуулт асууя л та. Ер нь бол азгүй тоглогчлаа юм л да. Азгүйч байх вэ. Гэтэ ер нь бол нөгөө нэг түүхэнд бас л нэрээ жоохон сонин бичигдсэн. Финалд заяа. Би одоо автголтой холбоотой нэг хоёр зүйл чамд хэлээ заяа. Финалийн тоглолтод автгол оруулсан ердөө нэг тоглогч байдаг юм. Чи энэ хизээ болсон гэж бодож байна. Яг ер нь бол би бараг санах гэдэг. Наач ойрхон шүү. Ойрхон тий? Ойрхон. Гэтэ бүр ганцхан байд юм байна бүр. Бүр үү? Тий. Финалийн түүхэнд хинч автгол одоо өөрийнхөө нэр дээр бичүүлж байгааг юм байна л да. Тэгсэн чинь тэр нэг тоглогч л бичүүлчихтэй. Яа, наач бүр яг орж ирэх гээд тах юм. За би төхөөлгөж амд. За. Тоглогчийн нэр нэлэхгүй би оны нэлчихв. За. 6. Ой, бүр нилээ наа. Бүр нилээ наа юм уу? Нилээ наа. За 18 оны. Тийм бэ тий. 18 оны финал дээр чөлөө цохилтоос. Антон Гризманы цохилтыг хиний толгойд байгаад орчих. Монцог гэж толгойд байгаад орчдөг. Тэр бол байна. Тэгээд яг төгсгөлт нь Монцог гэж нэг гол хийдэг л дээ. Тэрэн дээр болохоор өөрийнхөө чаалганд хийсэн. Тийм шүү дээ. Санчлаа. Тэр чинь бүр нэг хэсэг бүр амар явсан шүү дээ. Тэ? Нөгөө нэг аль багийн талбайд гол хийсэн анхны тоглогч баглагч яаж байгаа тэгээд өөрөө довтлогч хүн финалийн тоглолтын дээр яг энэ мэдрэмжийг аавна гэдэг бол амар хэцүү л байна. Гэтэ тэр яг бичлэг одоо үзэх юм бол тэр бол санаатай байдал бол биш шүү дээ. Тийм. Тэр бол яг ингээл очиход толгойд нь шүргээл болж байгаа юм л да ерөөсөө. Тэрнээс шиг яг нөгөө нэг одоо юу гэдэг бөмбөг гарах гад ч юм уу те нэг зөрж мөрөөд эсвэл чиглэл оруулж чиглэл тийм биш. Тэгэхээр бас харьцангуй бас өмөрөх боломжтой харагдаад байгаа байхгүй. FIFA-с муугаа шүү дээ. Тэрийг тэгээ бүртгэгдсэн байдаг те. Тий. Гэтэ цорын ганц яасан ш. Тэнгүүтээ автголтой холбоотой бас нэг юм болохоор яг тэр 18 онд чинь заяа. Би яг санаанд байгаа. Тэр дэлхийн аваргыг үзэж хахад л байсгээл автголууд ордог гэсэн байхгүй. Амар их бүртгэгдэл. Тэгээ сая нөгөө нэг статууд харж исэн чинь 18 онд нийтдээ 12 автгол бүртгэгдсэн юм байна. За нэг нь угаасаа Монцог гэж заяа. Тэгсэн чинь 1930 оноос одоо яг хөлбөмбөгийн дэлхийн аварга эхэлж байгаа шүү дээ. Анхны дэлхийн аваргаас хойшоо 20 дэлхийн аварга одоо басан байхгүй 2014 он хүртэл. Энэ 20 дэлхийн аваргын хугацаанд ерөөсө 29 автгол бүртгэгдсэн байгаа байхгүй. Түүхэндээ 14 он хүртэл. Тэгсэн чинь 18 онд ганцаархнаа 18 одоо гол бүртгэгдснээр энэ одоо жоох юм сөрөг үзүүлэлт нь бичигддэв юм яг тэр тухайн жил. Тэгэл яг санах юм бол бараг тоглолт болгон дээр л зүгээр яг үзэж байгаа тоглолт болгонууд дээр л 3 тоглолтын нийгмиг дээр ч юм уу ерөөсөө ингээд гол харагдаад байдаг гэсэн байхгүй. Тэгсэн чинь тэр нь угаасаа түүгэнд байхгүй маш их автоголууд байсан юм байна. Энэ гэхдээ тухайн үеийн шүүлт мүлттэй холбоотой байд юм болов уу юм болов? Тэгээд тайч тэр жил очсон бүх тамирчин өөр гаалганд гол хийж очихгүй л ойлгомжтой байлгүй дээ. Тэр амар сонь жил байсан. Яг сони тийм. Болохоор тийм. Тэгэхээр шүүлт гэд бодохоор бас сонь юм шиг тий. Тэгээ маш их юу орж исэн. Автоголууд орж исэн. Тийм ээ. Ер нь гэхдээ автогол гэжээд ингээд яасан юмуд тухайн орныхоо яг үндснэг орныхоо хүчин чөлтөл ер нь амар алуулт шүү дээ. Ер нь бараг л тийм шүү дээ. эсрэг багтан тоглолцсон юм шиг л. Оо яагаад нөгөө нэг өмнөх босоо бодлоо дээр ярьж илүү те нөгөө нэг автогол оруулчаад тийм шүү дээ. Харин тэ хоёул ярьсан чинь нутагтаа орсон чинь нөгөө нэг алхаа үлээж идсэн гэдэг. Тэгээ буудаад нас орсон шүү дээ. Тийм юм тохиолдлууд өртөл байгаа шүү дээ. Тэр чинь хамгийн хүнд кейс л те. Аргентин Эскобар. Тийм. Колумбило. Ямар Эскобар харин тэ. Тэг санагдаж байна. Тэгэхээр энэ хэрсэн юм өөрөө мартчих юм да нэрээ. Нэр яг би яг тэрийг бодож байлаа. Нэр үнэхээр үндснийхээ бараг дайсан болцсон юм шиг л. Ялангуяа нэг хөлбөмбөгийг ингээд бүр амь наснасаа илүү тавьсан байдаг хүмүүс ч өөрсдөө хэцүү юм байна л дээ. Тийм шүү дээ. За яг энэтэй ижилхэн би хөлбөмбөгийн соёл маш өндөр өгсөн хоёр орны гайхалтай
гэхүү сонин гэхүү тохиолдолд тулааныг ярих гэдэг. Гэхдээ энэ бол тийм хамгийн гэсэндээ бол орохгүй. Яг зүгээр хүмүүсийн үзэгчдийн одоо яг тухайн орны ч юм уу эсвэл хөлбөмбөг одоо сонирхчдын тайлбарт энэ бол хамгийн сонин тохиолдол, хамгийн сонин хожигдолч гэж ярьд юм байлээ. Тэгээ энэ юу гэхээр 2014 оны хөлбөмбөгийн түүхийг донссон шүн гэдэг. Энэ яасан бэхээр Бразил Герман хоёр хоорондоо хагас шат учраас дарж тоглосон. Тэгээ итгэмээргүй үр дүн буюу 7-1 харьцаатайгаар за ер нь бол бараг 7-0-оор ч дуусах. Сүүлд Оскар хэд. Тийм 7-0-оор ч дуусах юм тоглолт болсон. За энэ болохоор 14 оны дэлхийн аврах тий. Тэгээд юу болоод өнгөрсөн бэ гэхээр Бразилийн яг гол тоглогч нь байгаагүй. За Неймар бол бэртэлтэй байсан. Багийн ахлагч торгуулсан байсан. Гэх мэтчлэн Бразилд бол маш олон сөрөглөд. Гэхдээ Бразил хизээч талбай дээрээ ийм том тоглолтод хожигдох үндэс байхгүй гэж хүмүүс ярьдаг байсан. Яг бүр 1900 үед 40-д онд ч нэг талбай дээр хожигдж ирсэн байлээ. Түүнээс хойш бол дэлхийн аврах шалгаруулах тэмцээний түүхэндээ болон ер нь бол Бразил хүлээж авч байгаа тоглолтын дээр ер нь хожигддаг байсан ийм түүхтэй ус байсан чинь энэ тоглолтод яг ч Герман 7-1 харьцаатай хожигдсон. Тэр амар тоглолт байсан. За энэ тоглолтын дээр эвдэгцэн маш олон сонирхолтой рекорд олон сонирхолтой рекордуудын нэг нь. За бидний сайн мэдэх Клоз байж штэ. За дөнгөж саяхан одоо энэ дэлхийн аврагын хүртэл дэлхийн аврагын шалгаруулалт тэмцээний одоо хамгийн олон гол мэрэгэн бууч гэдэг нэр цолыг авч ирсэн энэ нэрхмийн 16 дахь гол энэ тоглолтын дээр орж ирсэн. Тэгэхээр энэ 14 оноос хойшоо энэ нэрхэн бол 10 жил энэ нэрхэн цолыг авахтай энэ тоглолтын дээр тэр агуу гол хийжсэн байна. За энэ тоглолтыг бас зарим хүмүүс юу гэж яддаг гэхээр 2020 оны өшөөг авсан гэж ярьд юм ээ. За яасан гэхээр 2020 оны финалд Герман Бразил 2 учраас тааралд. За агуу Бразилийн Роналдо энэ тоглолтод 2 гол хийгээд ингээд Германыг болгож авч ялтаа очсон бол Герман энэ тоглолтын дээр тэрнийхээ өшөөг авах маш одоо үнцэрхэг үзэлтэйгээр их юм одоо зорилготойгоор германчууд бол очиж энэхээ өшөөг авч ирсэн юм тоглолт байна. Энийг бол одоо хүртэл хүмүүс бол тухайн ордныхын нэрээр нэрлэлт юм байлээ. Тэгээд спортын түүхэнд ийм өндөр юусэн одоо Бразилуудын хувьд бол энэ бол хамгийн сонирм мартагдчихгүй хожигдол гэж өөртөө дүүгэж явд юм бэл. Амар шүү дээ. Нөө менс зүгээр нөө хар яранд ингэ ярьдаг үстэй нөө пятнал 5 тэглээ гэдэг яриа тий. Тэр яриа чинь нэг хэсэг 7-1 болж Бразил өчиг Бразилд болсон юм гэдэг. Яг тийм болсон байсан байхгүй. Тэгэхээр бас хүмүүсийн дунд өртөл зүгээр ингээд нэг амар хожигдол гэдгийг л нөө илэрхийлсэн нэг одоо үг болцсон явжсан байхгүй. Тэгээ чим 23-аас 29 минутанд 4 гол дараалаад оруулчих авч. Ерөөсө 6 минутын дотор 4 гол. Тэгээд Герман Бразилч ч өөртөө шоконд ороод. Тэгээ сүүлдээ бүр ингээд хүлээн зөвшөөрөөд баг германчуудаа баяр хүргээ тэр чинь тэртэгтэй амар тоглолтоо яг саначлаа. Тэр чинь яг 3 тоглолт төлөө үрээр дуссахгүй. Яг тэрийг санаж би яг үзчихсэн. Энэ тоглолтыг бол Минересо гэд нэрлэдэг. Ийм тоглолт. Энэ дээр бол яг гайхалтай түүхэн рекордууд эвдэгчээгүй ч гэсэн хүмүүсээ одоо өндөрлөгийн төгөлд хамгийн сонин хожигдол. Одоо энэ нэрийг бол хүмүүс бол ийм амар олон зүрхтэй хожигдныг чинж бодохгүйгээр үзэн шүү дээ. Тэр нь бол тийм тоглолт гэж явд юм байна. Чиний за хөлбөмбөг үдсэн за дэлхийн аврагын түүхэнд заяа. Чиний түүхэнд заяа. Үдсэн карьерт чинь хамгийн гоё тод үлдсэн дэлхийн аврагч гоё болцсон. Гэхдээ хуучныхаа дэ үнэхээр санахгүй лээ нэрээ. Тэг яагаад бас гоё үлдсэн гэдгийг нь гоё ярил зүгээр байна. Тэгээ одоо л хамгийн сүүлийнх л шүү дээ ер нь. Катар. Тэ. Ерөөсөө л Аргентин, Франц гэсэн хоёр том улс, дээрэс нь Месси, Эмбапе гэсэн хоёр супер одын тулаан. Ямар амар драматик тоглолт болов тий. 2-0, 2-2, 3-2, 3-3 гэл ёо. Тэр бүр үнэхээр яаж яах нэг үйл болсон шүү дээ. Бараг шинэ жил тэмдэглэж явж байгаад үзлөө эсвэл шинэ жил тэмдэглэсэн маргааш нь ч байлоо. Нэг тиймэрхүү юм болж исэн санагдаад байна. Тэгээд үзэж байгаад эхний нөгөө нэг Аргентин 2-0 болоод бараг 80 дахь минут руу орсон байсан шүү дээ. За бараг хожичлаа гэж хүн болгон бодсон баг тий. Тэгээд тэгсэн чинь Эмбапе ч ямар ч өвчтөй юм. 2 гол хийгээд тэнцүүлээ. Тэгсэн чинь Месси ч ямар ч шаардтай юм. За тэгээд энэ дээр бол Мессиг маш олон фэнүүд баярсан баг, Аргентины фэнүүд маш их баярсан баг тий. Яагаад гэхээр дэлхийн аврах шалралт тэмцээний түүхэнд анхны аврагын цомоо авсан. Байхгүй ганц цом. Тэгээд ингээд бүх одоо дэлхий дээр байдаг хөлбөмбөгийн бүх цомыг авсан хүн гээд ярихад бараг хэлсдэхгүй болцсон тий. Ах боломжтой тий. Тэгээ Эмбапе өөрийгөө баталсан, ямар гайхалтай тоглогч юу гэдгээ баталсан. Тэгээ энэ тоглолтыг бол тухайн үед бол дэлхийн нийтээрээ үзэж бүр гайхсан баха. Өглөө үр дүнд яг тэр бүтэн тоглолтыг үзсэн хүмүүс бол яа бас эвгүй байсан шүү. Биш үү? Тэр тоглолт чи одоо хүртэл ерөнхийдөө яг бүх цаг үеийн дэлхийн аваргын хамгийн
сонирхолтой тоглолт. Тэгээ бас финал гэж яригддаг Тийм. шүү дээ. Одоо хүртэл яригддаг. Тэгэл энэ жил хүртэл дэлхийн аварга явж байгаа эхлэхэд тэр тоглолтыг ярьж л байгаа байхгүй юм тий. Тэр жилийн ингээл тий. Тэгэхээр сонирхолтой л да. Яалч үнэхээр гоё шүү. Гэтэ юу исэн тий. Өвөл жоохон сони юм билээ тий. Тэг үүлжтэй сони юм билээ. Гэртэл ингээд сонгоод үзгээд. Тэгээ хоёрдугаарт гэвэл нөгөө нэг өвөл болцоор чинь нэг юм орой эрт харах болоод ингээд нойр мөрөөрээд ингээд идэв тий. Тийм болохоор яг тэр дэлхийн аварга бол яг тоглолтууд нь гоё байсан ч гэсэн нөгөө талаараа надад бол нэг бүрэн орч чадаагүй би л. Гэхдээ чи бодоод үзгүй. Дэлхийн нэг өөр өнцгт бас нэг өвөл амьдэрдэг хүмүүс тэгэл үдчихэл байгаа шүү дээ ялгаагүй. Сони билээ. Гэтэ нэг хөл мөдлийн авраг гэхээр яалчгүй чамд ийм зуны дурсамжууд орж ирдэг те. Нэг асар ч юм уу эсвэл лагер ч юм уу эсвэл нэг найзууд ч юм уу нэг тэгж орж ирдэг те. Яагаад ч юм. Гэтэ тоглолтын сандгүй гэдэг байхгүй те. Тэгэхээр хайшаа надаа ууж ирсэн юм шиг. Буруу юмдаа анхаарал дэшээ гэдэг. Миний хувьд болохоор би анх 2006 оны дэлхийн аваргыг үзэж хөлөн хөвгт одоо хөл тавьжсэн гэх юм уу. Тэгээд 2006 оны Герман талсан дэлхийн аварга надад бүр өстой бүх юмнууд нь маш гоё юм тод дурсамжтай санагддаг байхгүй. Логон тий. Би логог нь харахад л зүгээр тухайн үеийн тоглож байсан багуудын тий. Гэт бүрэлдэхүүнүүдийг тоглолтыг шууд ингээл дурсамжлал бол санагддаг. Бөмбөгнөө тий. Бөмбөгний тэр хэлбэр нь үнэхээр гоё. Манус ингээл хүүхд тахта дэлхийн аваргын дараа ингээд гадаа бүр амар их тоглолт. Тэгэнгүүтээ яг тэр бөмбөгийг чинь нөгөө нэг арай нэг юм хятад бөмбөгнөөс илүү чанартай бөмбөгийг нэг 100000 бөмбөг гэж нэрлэлцдэг. Нэг 100000-аар зарагддаг. Тэгээ 100000 бөмбөг гэж авдаг. Тэгэнгүүт нь тэрэн дундаа нөгөө Германы яг тийм дэлхийн аваргын гоё юм албан ёсны юм шиг тийм зурагтай бөмбөг, логотой бөмбөгийг авахыг айгүй хүсдэг, тоглолтог. Бөмбөг нь бол амар таалагддаг. Тэгээд одоо ингээ харах юм бол яг ингээ 20 жилийн өмнө байгаа. Багуудын бүрэлдэхүүн яг ингээ харах юм бол супер бүрэлдэхүүнтэй. Английн бүрэлдэхүүн. Давид Бекхэм байсан гэж бодохгүй. Тэгэл Жирард, Лампард гэл бүр аимшигтай бүрэлдэхүүн. Тэгээ Францын бүрэлдэхүүн гэхэд чинь л Зиданы сүүлийн дэлхийн аварга байсан гэж бодохгүй. За тэр финалыг яриач яхад те. Зиданы бүрэлдэхүүнд байсан. Тэгээ Герман гэхэд л нөгөө нэг амар гоц супер од гэхээс илүүгээр бүгд од байсан нэг гоё бүрэлдэхүүн шүү дээ тэр чинь. Аргентин байна. Мессигийн анхны дэлхийн аварга. Тэ нэг уртстай сэлгээгээр орж ирээд голддаг. Португал байна. Бас яг адилхан Юнайтед руу тэр чинь баг орцсон байлуу да Роналдогийн бас ихний анхны дэлхийн аварга гэл. Бразилийг ярих юм бол за нөгөө нэг Бразилийн бүх суперстарууд ч байгаа байхгүй. Роналдиньо, Роналдо, Адриано бүгд байгаа. Яг одоо ингэж дурсах юм бол үнэхээр тасарсан багуудтай дэлхийн аварга байгаа байхгүй. Тэгээд финалийн тоглолт бол аимшигтай шүү дээ. Угаасаа ямар ч нөгөө нэг бүх цаг үеийн төвс бас нөгөө нэг яригддаг Адрамантай мартагддаг финалуудын нэг ялч юмар. Тэгэхээр яг миний хувьд болохоор 2006 оны дэлхийн аварга бол бүр өстой тодоос тод яг үлдсэн байдаг. Ямар ч дэлхийн аварга одоогор бол яг өмнөр нь ороод босомж үлдээгээгүй л миний хувьд бол. Яг нөгөө нэг бас тиймэрхүү зүйл байдаг шүү дээ. Хүүхд байхдаа ингээд нэг мэдрээд трийгээ дараа нь ингээд бодож аваад одоо хөлбөмбөгт бүр үнэхээр хайртай хүмүүс бол тий тэрийгээ бодоо тэрүүгээрээ хичээлээ тэрэн шиг болно гэж зорьсон. Маш олон одоо бидний үеийн маш олон залуучууд байгаа тий яг тэр үед үзчихсэн. Тэгээ бодохоор яг тэр үеийн дурсамжтай санагдаж байгаа. Тэгээ одоо бодлоо. Роналдо Месси 20 жилийн дараа 6 дахь дэлхийн аварга дээр тоглож штэ. Одоо хүртэл амжилтууд нь хэвдэгдээд байна тий бүр. Тий. Тэгээ би саяхан нөгөө бүрэлдэхүүнөд харж исэн чинь 6 онд дэлхийн аваргад тоглож байгаад энэ 26 оны дэлхийн аваргад тоглож байгаа дахиад өөр миний битгий 2 тоглогч үлээ. Лука Модрич. Яг нөгөө хорватын бүрэлдэхүүнд байгаа шүү дээ. Лука Модрич 6 он тоглож байсан. Яг дунд нь нэг алхасдагч үлээ оролцоогүй нэг жил байгаа. Гэхдээ яг зүгээр 6 онд 26 онд гэдгээр нь зүгээр аваад үзэх юм бол дараалсан биш. Тэгээд нөгөө нэг Мексикийн шгшаагийн хаалгаж байгаа очоо. Тийм л. Боржор нөхөрөөд шүү дээ. Тэр чин яг 6 онд ингээ сэлгээний бүрэлдэхүүнд байсан ч гэсэн яг тэнд ингээ бүрэлдэхүүнд багтчихсан. Одоо 26 онд байгаа гэдэг. Миний мэдх юм бол энэ дөрөв байлээ. Өөр яг байж магадгүй. Гэхдээ ингээ харах юм бол юу хэлэх гээд байна вэ гэхээр маш урт хугацаа өнгөрцөн байгаа. Ингээд яг зөв ингээд 6 оноос хойш те. Тэнгүүт дахиад 20 жилийн дараа яг энэ 26 он тоглож байгаа тоглогчдоос хідэн бас байх уу гэдэг нь бас маш сонирхолтой санагдаад байгаа байхгүй шүү дээ. Одоо нөгөө Месси Роналдыг бид нөгөө формын маш өндөр түвшинд маш гайхалтай тоглогч нар гэж ярьж байгаа бол одоо гайхалтай гэж яригдж байгаа нөгөө супер старууд ч 20 жилийн дараа байх болоо гэд бас сонирхолтой санагдаад байгаа. Одоо ингээд дэлхийн аварчлал тэмцээн үүсгэхэд бараг тоглолт болгон дээр л нэг амжилт ивдэгдэж гээл те. Одоо ингээд нөгөө агуу оддын тоглолтууд болгон дээр л хүмүүс анхаарлаа хандуулаад юу болох нь бараг л минь тоглож байгаа минут нь хүртэл ингээд орж байгаа
одоо ингээд гараа нь гарч байгаа ч юм уу, одоо зэлгэнс гарч байгаа ч юм уу, тэр нь хүртэл ингээд бүх амжилтуудыг ивдэл араас нөгөө хүмүүс ивдэхэд улам л ингээд хэцүү болгоол байна те. Тийм шүү дээ. Тэгээ одоо энэ дэлхийн аварга шалралт тэмцээний аваргаар ямар баг тодорхой бас маш сонирхолтой байна. Одоо хэсгийн тоглолтод өндөрлөгт өгч байна. Тэ. Тэгээ нөгөө нэг одоо сая юу хэлсэн шүү дээ. Аргентин 2 дахь тоглолтын дээр Австралитай хийсэн тоглолтын дээр Месси дубль хийсэн шүү дээ. Пенальт алдсан те. Пенальтаа хийсэн бол 2 тоглолтоор болоод хэтрик хийх боломжтой шээ. Тэгээд яг нөгөө ингээд бүх цагийн турш түүхэнд нөгөө нэг топ скорер гээд нэгдүгээрт ороод ингээд гол ахиулц тэгсэн чи яг араас нь Эмбапе үлээгээд яваад байгаа. Тий. Амьсгалаа яваад байгаа хөөх те. Яаж яг тоглолт нь араасаа юм аа тий. Гэхдээ энэ хоёрын насны зөрүү хэд илээ те. Ингээд бодохоор Эмбапе бүх хүмүүс л ярьж байгаа. Угаасаа ингээд эвдхэн тодорхой энэ тэрэг л те. Гэж бодохоор зүгээр энэ дэлхийн аварга эхлээсээ маш сонирхолтой. Угаасаа хамгийн түүхэнд хамгийн олон баг оролцож байгаа дэлхийн аварга тэгэл олон тоглолттой олон гол сонирхолтой зүйлс их болж байна. Тэгэхээр хоёулаа ч гэсэн магадгүй дараагийн дугаарууд дээр хөлбөмбөгийн одоо хүрээнд ярих боломж бас гарах баха. Тэгэхээр бас өөр сонирхолтой юмуд бас яри те дараа нь. Тийм. За сонирхолтой мэдээлэл хүргэсэн мөнөдөө баярлалаа. За өнөөдрийн болон ер нь манай M Sports-ийн дэлхийн арга шалралт тэмцээний бүх одоо мэдээлэлтэй хамтран ажиллаж байгаа Wait буюу Youth Trend-ийн хамт олондоо баярлалаа. Мөн дээрээс нь VNG Travel Agency буюу Европ руу таныг чиглүүлнэ. Өрөөдөө VNG Travel Agency-тай бас мөн баярлалаа. Та бүхэн тэгээд аль бисны мэдээллүүдийн доор гарч байгаа цахим маягаар ороод мэдээлэл аваарай гэж хүсье. Тэгээд үзэгчтэй мөн дээрээс нь бас бидний яриаггүй сонирхолтой сэдвүүд байвал та бүхэн бас сэтгэл хөдлөлтэйгээрээ за бит хоёрын бас ярьсан саяны энэ рекордуудыг энэ жил ямар тоглогч, ямар баг, ямар улс эвдэх бол гэдгийг бас тэ хэлвэл бас сонирхолтой санагдаж байна. Тэгээд дараагийн дугаараар гоё сонирхолтой зүйлсээр ирээд уулзтаа байж та.